Монгол улсын авто замын салбарын 95 жилийн түүхийг өгүүлсэн. Тэртээ 1230-аад он Өгөөдө хааны зарилгаар анхны морин өртөөний алба байгуулагдаж байжээ. Хааны зарилгт өртөөний суур бүрт 29 удаач агт морд хүнсний хон сайлын үнэ хөллөх үхэр тэрэг байх ёстой хэмээн зааж байв. 17 дугаар зууны сүүлчээр манай орны гол замд 146 суур өртөө үйлчилж байсны 14 нь ховд улаастай, 64 нь улаастай хаалган, 8 нь ховд улаан гом, 11 нь их хүрээ хяагтын хооронд байжээ. Ардын хувьсгалаас өмнө буюу 1920 онд Монгол оронд 10 модон гүүр байсны 8 нь нийслэл хүрээ орчимд, нэг нь улаастай ойролцоо загастай голд, нөгөө нь Эрдэнэ 100 хийдийн дэргэд орхон голд байжээ. Тимэнжин морин өртөөний 12 их зам их хүрээг дайран гардаг байсан байна. Монгол улсын засгийн газраас 1922 онд гаргасан тогтоолд нийслэл хүрээнээс гарах 3 замыг засуулах, зүүн ба баруун урд туулголд тавьсан гүүрүүд хуучирсан учраас хэргийг саатуулахгүй явуулдаг болохыг цэргийн яам, сангийн яамдаар гүйцэтгүүлэхээр шийдвэр гаргаж байжээ. 1924 онд хуралдсан улсын анх дугаарыг хуралд оруулсан илтгэлд хотын доторх авто замыг тэгшлэн засах, шулуун болгохыг оролдож буй хэмээн тэмдэглэжээ. 1925 онд хотын чиглэлд дунд голын ногоон гүүр, Сэлбол дээрх Жадран аймгийн улаан гүүрийг засаж сэлбэх, заримыг шинээр барих ажлыг эхлүүлжээ. Манай улсад тээврийн салбарыг хөгжүүлэх зорилгоор Монгол Транс хувь нийлүүлсэн тех нэвтрүүлэх газрыг 1929 онд байгуулсан бөгөөд бүрэлдэхүүнд нь зам барилгын хэлтэс байгуулж, авто замын асуудлыг хариуцуулсан мэргэжлийн авто замын байгууллагын тулгын чулуу тавьжээ. 1930-аас 1932 онд гол чиглэлийн 960 гаруй км замыг Монгол Транс хэсэгчлэн засаж сайжруулан 120-оос 140 урт метр урван гүүр, 10 гаруй модон гүүр барьсан нь тухайн үедээ томоохон ажил болжээ. 1932 онд төвийн зам ангийг байгуулан дараагаар нь Гомбодорч инженерээр Кузьминцов нар ажиллажээ. 1954 он гэхэд бүх аймагуудад зам барилгын анги, конторуудыг байгуулан өндөр уул даваануудыг засаж томоохон голууд дээр гүүр барьсан байна. 1956 оны сайд нарын зөвлөлийн 288 дугаар тогтоолоор дотоод явдлын яамны замын хэрэг хэрэглэх ерөнхий газрыг тээврийн яамд шилжүүлж, орон нутгийн зам ангиудын удирдлагыг нийслэл хот аймгийн захиргаанд өгчээ. 1973 онд сайд нарын зөвлөлийн тогтоолоор тээврийн эрдэм шинжилгээ, зураг төслийн институтэд авто замын сектор, барилгын зургийн институтэд зам гүүрийн зураг төслийн товчоог байгуулсан нь зам гүүрийн барилгын ажлын чанарыг сайжруулан шинэ техник технологи нэвтрүүлэх чухал алхам болсон. 1981 онд сайд нарын зөвлөлийн дэргэд 65 дугаар тогтоолоор авто замын ерөнхий газрыг бүрэлдэхүүндээ 20 аж ахуйн нэгжийн бүрэлдэхүүнтэй байгуулжээ. 1989 оны байдлаар авто замын ерөнхий газрын хэмжээнд зам барилга ашиглалтын контор, анги, материал бэлтгэлийн үйлдвэр, зам гүүрийн зураг төсөл, үйлдвэрлэл шинжилгээний төв, байнгын курс зэрэг 30 гаруй харьяа байгуулга, 4300 гаруй ажилтан албан хаагчтай болсон байлаа. Тухайн он жилүүдэд Улаанбаатар, Арвайхээр, Улаангом, Хамгаатын хатуу хүчилттэй авто зам, Улаанбаатарын троллейбусны шугам, замын өргөтгөл, Буян тухайгийн нисэх онгоцны хөөрч буух зурвсын өргөтгөл шинжилэлт, орхон, сэлэнг, ховд, хэрлэн, туул голуудын төмөр бетон гүүрүүдийг барьж ашиглалтанд оруулсан. 1990 оноос Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөд эдийн засгийн системээс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж, авто замын байгууллагыг 1990 оны сайд нарын зөвлөлийн 205 дугаар тогтоолоор авто замын нэгтгэл болгон ажилуулсан байна. 1995 онд Азийн хөгжлийн банкны техник туслах цагаар Монгол улсын авто замын сүлжээг 2010 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг батлуулж хэрэгжүүлсэн нь замын сүлжээг тодорхой чиглэл, дараалал, төлөвлөгөөтэй хөгжүүлэх ач холбогдолтой баримт бичиг болсон бөгөөд энэ үеэс Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Кувейтийн сан,
Японы засгийн газар зэрэг олон улсын банк санхүүгийн байгууллага донор орнуудын зээл тусламжаар олон авто зам үүрийн төсөл арга хэмжээнүүд амжилттай хэрэгжиж эхэлсэн байдаг. Авто замын салбар 1998 онд авто замын тухай хуулийг батлуулж анхудаа бие даасан хуультай болж 2018 онд шинжилсэн найруулгыг батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Монгол улсын их хурл засгийн газраас 2001 онд мянганы зам төслийг батлан хэрэгжүүлсэн төр засаг гадаадын хөрөнгө оруулагчид олон нийтийн анхаарлыг татсан арга хэмжээ болсон юм. Авто замчид бид өнөөдрийн байдлаар нийслэлийг 21 аймгийн төвтэй хатуу хүчилттэй авто замаар холбож нийт 14921 км олон улсын болон улсын чанартай авто замын сүлжээний бэлэн байдлыг ханган ажиллаж Асын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын шин сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх бомбын сэргэлтийн хүрээнд аймгийн төвүүдийг хэлийн бомбтой холбох авто зам, төмөр зам, терминал байгуулах зэрэг ажилд оюун ухаан, хүч чадлаа дайчлан ажиллаж байна. Манай авто замчид орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн нисэх онгоцны хөөрч буух зурвас, төмөр замын далан суурийн ажил, тээвэр логистикийн зам талбай, терминал, усны барилга байгууламж барих зэрэг бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцсон ажиллаж байна. Монголын үе үеийн нийт авто замчид та бүхэнд түүхтэй 95 жилийн 2025 оны шинэ жилийн баярын мэнд хүргэе. Монгол улсын авто замын салбар Мандан Бадраг.